За та бүхэнд чансаа ахиулах 3 дахь тулаан буюу 61 кг-д 61 кг тулгаж байгаа дараагийн тамирчтай танилцуулъя. Цэнхэр булангаас Улаанбаатар хотод төрж өссөн 170 см өндөртэй 20 настай 2024 оны сорил тулаанд ялалт байгаа шалгарсан Mazada Fighting Center тамирчин Эрдэнэ туулын инх хамгаалан тулдахад бэлэн болж гарч ирлээ. Тасалжуулалт багшаар байлаа самбарын төлөвөөр Монгол Улсын гай тамирчин Дэ Дамдан Пүрөө хамт ирсэн байна. Мөн нас залуу 20 настай сорил тулаанд ялалтай бол гарч ирсэн ийм тамирчин байна. За энэ удаагийн тэмцээний ивент гисчээр нийслэлийн засаг даргын хамгийн газар Түүчээ индастри хувьцаат хариуцлагатай компани Тод гэдэг алс биеийн тамирын утасны TJ үйлдвэр зэрэг компаниуд ивент гисч оролцож байгаа дуулахад та бүхэндээ баярлалаа. Мэдээллийн ивент гисчээр Сонин Эмэн, 88 Films, Чиг Эмэн, Рэг Эмэнүүд бидэнтэй хамтран ажиллаж байна. Fighting Championship 61 кг-ийн жинд толгойгоор Улаанбаатараас Мордбаатар клубын тамирчин Гангочрыг бат бэлтгэр. За хамт Улаанбаатарын тамирчтай танилцуулъя. Энэ удаагийн чансаа ахиулах 61 кг-ийн тул Улаанбаатараас тулдж байгаа Аранга аймгийн Үлзийт суманд төрсэн биеийн өндөр 173 см 22 настай бүгд амьдхад дурсан халуутлааны ордонд 2 ялж хойлогдсон Мортон Баатар клубын тамирчин Ган Очийн Бат Дэлгэр маань гарч ирж байна. За хоёр тамирчид дахин танилцуулъя. Цэнхэр булангаас Улаанбаатарт төрсэн 170 см өндөртэй 20 настай 2024 оны сорил тулаанаар ялалт байгаа шалгалсан Mazada Fighting Center тамирчин Эрдэнэ туулын инх хамгаалан маань тулдхан бэлэг болж байна. Түүнтэй өрсөлдөхөөр Улаанбаатараас Аранга аймгийн Үлзийт суманд төрсэн 173 см өндөртэй 22 настай бүгд найрамд хятад улсын халуутлааны ордонд 2 ялж 2 ялагдсан Мортон Баатар клубын тамирчин Ган Очийн Бат Дэлгэр маань тулдах бэлэн боллоо. Гадаад очиж хуралдаад үзсэн 2 ялж 2 ялагдсан сарьсангуу том тэмцээн үзсэн туршлагатай тулаанч байх гэж бодож байна. Ер нь царай зүс бол уулынхны санаанд бол бараг сахалтай юм байна. За хоёр тамирч маань шүүгчийн саман Камада сонсоод тулдахад бэлэн болж байна. За Бат Дэлгэр маань зүү үрэлттэй. Их юм болон болохоос солгоо үрэлттэй юм байна. Тал зөрчөөд ерөөдөө жоохон эвгүй байдаг. За Бат Дэлгэр маань ерөөдөө солгоо өмдөө тоглож байгаа учраас тэр урдлын үлийг нь ер нь тойрж тоглох хэрэгтэй. За өшөлтөн зөрүүлээд хойд гарч болов шидэж байна. Хоёр тамирчин маань ерөөдөө өөрсдөө тоглолтоо биеийнхээ тоглолтыг тандсан байдалтайгаар тулаа өргөжлж байна. За бас шахаад хоёр шолгоо явж байна. За эргэлтээ өшөлт гидсэн дамжлалтай ирж байна.
За их хамгаалан маань гар нэлийн доор байгаа тань бас. Энэ бол ер нь аюултай. Гар ерөнхийдөө бол өргөж дээш явах тань. За Батэлгэр бол хэд хэдэн амжилттай цохилт хийлээ. Их хамгаалан гээд ерөнхийдөө шахаа тоглоё гэж байгаа боловч ер нь урдаас нь орж ирэхэд зүр цохоод байна. За энэ хоёр маань ингэж үзэх юм бол ерөнхийдөө бол би энийгээ KO-ор дуусгах боломжтой. За ер нь цохилт нэлээд очлоо шүү. Цохилт ороод барилдаж чинь. За их хамгаалангийн хувьд бол ерөнхийдөө сая цохилт орцсон. Тэгээ мэдрээд суугаа тэврээд авлаа. Эндээс хөлийн холбоод ерөнхийдөө унгаагаа цаашаа ажиллаа явах юм байна. За эндээс одоо half guard гэдэг байралд шинэлсэн байна. Ерөнхийдөө эндээс шахаад side control буюу хажуугийн байрлалыг авах гээд явж байна. Их хамгаалангийн хувьд. За эксгээр за Батэлгэр маань маш зөв хамгаалж байна. Эндээс одоо тэр нэсгтээ өвчиг боолтны аюултай байгаа тэр дээд гарын их хамгаалангийн дээд гарыг ерөнхийдөө анзаарч хэрэгтэй. Тэр гар бол 90 дугаар орж одоо өвчиг боол татах. Одоо үндсэн ашиглагдах гар гэсэн үг. За хажуу талын байрлал яваа зогч хэлж байна л да. За эндээс бол өрсөлдөгчөө аль болохоор ядраагаад ингээд их хамгаалангийн хувьд ядраагаад ингээд биеийнхээ жинг өгөөд ингээд явна. За эсрэгээр Батэлгэр тэр гарын салгаад хоёр суган доогоор нь гараа харгуулад эргэх хэрэгтэй байна. За Батэлгэр эндээс Кимураны байрал авцсан байна. За эндээс болохоор Кимура гэдэг нь эндээс эргүүлээд унгах хэрэгтэй. За Батэлгэр эндээс Кимура өчгний байрал авсан байна. Хоёр гараа халбаад авсан байна. За камерын үндэцэн харилцахгүй байгаа ч гэсэн эндээс ерөөдөө Кимураны байрал авсан байна гэж харж байна. Байрал алдсан байна. За унаах гэж дутуум хийгээд хойноо алдчихлаа. За эндээс бол түн аюултай. За эргээд гарч ин зүв. Их хамгаалангийн хувьд маш ашигтай байрал авлаа. Дээр нь гарах буюу энэ одоо full mount гэдэг позишн. Эндээсээ ерөнхийдөө энэ байрлалаасаа зохиод ажиллаад явах хэрэгтэй. За Батэлгэр маань гарыг салгаад эргээд урдаас нь тэврээд босох хэрэгтэй байна. Тийшээ босох хэрэгтэй байна. Их хамгаалан маань барилдаан сайтай тамирчин байна. За эндээс их хамгаалангийн хувьд гарт татах мэхний хөлбөр явах ер нь боломжтой болж байна. Одоо их хамгаалангийн хувьд нөгөө тийш нь эргүүлээд ингэж. За ингээд эргээд ороод ирэх юм бол гарт нь татчихж байгаа. За ер нь Аран баар буюу гарт татах байрлалыг авсан ч гараа амжилттай суулж чадлаа Батэлгэрийн хувьд. За өвдөг бас туган эргөө болчлоо. За ямар ч хоёр тамирчин салж босч ирсэн. За тоглолтын ерөнхийдөө хэмнэлийг их хамгаалан удирдах явж байгаа. Энэ үед илүү явж байгаа учраас Батэлгэрийн хувьд ер нь уршаа шахаж өөрийнх нь юм хийж тоглох хэрэгтэй байна. Их хамгаалан бол ерөнхийдөө өөртөө нэлээд итгэл орцсон харагдаж байна шүү дээ. За эсрэгээр Батэлгэрийн хувьд бол битүү хамгаалалт амаар байна. Хоёр тамирчин маань хоёулаа ерөнхийдөө гар маш доор байгаа. Энэ бол аюултай. Нэгэн бэлэгээр энэ хөр гоё техниктэй ороход бол унгана. За Батэлгэр маань уршаа явж тоглох хэрэгтэй байна. Хүлээж байгаа тохиолдолд бол их хамгаалан өөртөө ихтэй уршаа дайрахтаа ингээ эрүүгөө хаяад нь штэ. Эрүүгөө хамгаалахгүй сэтгэхий задгаа байгаа учраас тэнд нь зүр зөхих гэснээс бодлого шиг байна. За барилдаа. За ингээ ихний үеийн цаг дуусч байна. За тун сонирхолтой тулгаан болж байна. Хоёр тамирчин маань ерөнхийдөө хоёулаа барилдаан маш сайтай. Маш сайн барилдаан сайтай байна. Тэгээ энэ үе дээр болохоор их хамгаалангийн хувьд ерөнхийдөө бол бүтэн илүүрхлийг авч тулдлаа. За одоо 2 дугаар үе дээр Батэлгэр маань ерөнхийдөө өөрөө одоо тоглолтын санаачлалыг илүү гартаа авч тоглох хэрэгтэй байна. Батэлгэрийн хувьд миний бодлоор бол ер нь битүү хамгаалалт авч хагаад хамгаалтан дээр зохиулж хагаад яг зөрөөд ирүүнд нь зохиул.
эрүүндэн зохиж оролцох юм бол ер нь оновчтой байх юм бол гэж бодож байна л да. Ягаад тэгэхээр их хамгаалан маань ер нь уршаа орж ер нь зохиж дайрахтаа гар их доор байгаа даа. Тэгэхээр ер нь эрүүн зохиулаад бас суучих эрсдэл байгаа учраас за хоёр тамирчны маань дасгалжуулагч ер нь зөвлөж хэлсэн баха. За тулаан хэллээ. За ерөнхийдөө бие бинийгаа хандсан. За хойд төлөөс өшгөлт бие лүү явж байна. За энэ бол маань амин адилхан солгоо өрөөд гараад ирлээ. За гизс рүү юм амжилттай явж байна. За энэ бол ерөнхийдөө уршаа шахсан байдлаа тоолж байна. Батэлгэр бол ер нь хамаагүй сэргээд гаад ирсэн харагдаж байна. Бас өөрөөсөө яваад сайхан тоглолт үзүүлэх гэсэн бодолтой байх шиг байна. За энэ хамгаалтан дээр хамгаалт авч байгаа яг зөв ингэж битүү хамгаалт авч байгаа зүр зохимоор байна. Эсрэгээр их хамгаалангийн хувьд болохоор илүү явж байгаа гэдэгтээ бардалгүй бас яг цохилтуудаа хийхдээ нөгөө гараас гар дээр үж эрүүгээ толгоогоо хамгаалах хэрэгтэй байна. За их хамгаалан бол маш идэвхтэй тоглож байгаа юм өшөөлөө зохиод Батэлгэрийн гар дээр байгаа учраас ерөнхийдөө бол тэр дээр толгоороо ус өшөөл цохилтууд бол төдийлэн харахгүй. Энэ яг зөв, маш зөв. Батэлгэр ер нь бас гоё шулуун цохилт хийж дажиг өвчтөй очиж байна. За бас эрүүнд түн эвгүй цохилт авлаа Батэлгэр. За энэ хамгаалан бол ерөнхийдөө нэг дөрвийн давуу талыг ашиглаад шахаа тоглолчих гэсэн төлөвлөгөөтэй гарч иж байгаа шиг байна. За гидс рүү хуураад хойноос савсан цохилт амжилттай байна гэж дуусч байна. За Батэлгэр маань гар дээр авмаар байна. Зөв яг зөв энэ миний хэлээд байгаа юм байхгүй. Зохингууд нь битүү хамгаалалтаа явж байгаа зөрүүлж ингэ зохин маш энэ зөв шүү. За энэ хамгаалал нэлээд уушаа сайн. За хоёр тамирчин маань тавилцаад эхэлж байна. Тун сонирхолтой бас. Тун жинтэй хажуу савлтуудыг биеинд амжилттай болгож оновчтой болгож байна. За Батэлгэр хүлд нь орж байгаа. Яг эндээс үргэлжлүүлээд яг барилдаад явах хэрэгтэй байна. Бас ер нь жоохон цуцсан байх магадaltaй юм шиг харагдлаа. Яг эндээс хэрвээ хөдлөхгүй байгаа юм бол эсрэгээр их хамгаалалт давуу тал үүсээд байгаа. За их хамгаалал маань бүр дээр нь гараад full mount торон шахаад авчлаа. За эндээс ground pound яваад. За энэ ер нь дуусах төгсч байна да. За дээр нь шүүгч бол одоо тулд хамгаалах гэсэн дохио өгж байгаа. Энэ байдлаар итгэвчтэй хамгаалалт үзүүлэх байх юм бол ер нь тоглолт дуусахад ойрхон болж байна. За эндээс ерөнхийдөө Батэлгэрийн хувьд дээшээ гараад дээшээ харангуутлаа өвдгөөрөө их хамгаалан зохиод өөрлөгөө ойртуулж нууцаар нь тэрвэрж авах хэрэгтэй байна. Тэгэхгүй энэ байдлаар ингэ зохиолоод байх юм бол ер нь тоглолт дуусахад ойртно гэсэн үг. Батэлгэрийн хувьд эндээс дээшээ харах хэрэгтэй байна. Дээшээ хараад одоо өвдгөөрөө инх хамгаалан өвдгөөрөө түлхээд өөртөөгөө нойж илүү ойрхон байх хэрэгтэй. Одоо эндээс холбогдлон сонирхдаг хүүгүү залуучууд үзэгчтэй тайлбарлахад Батэлгэрийн энэ байрлал бол хамгийн ашигтай байрлал болчихж байгаа. Эндээс ингээд зохиод дуртай зохиод гар нь одоо нүүрнээсээ ч юм их вэсээ холдоод эхлэнгүүд нь тэрийг ашиглаад өчиг боолт одоо гарт татах одоо эндээс гарт татах их явж болж байна. Ард нь гарч явж байна. Ийм зүйл ийм өчгүүдийг хийж болдог. Их хамгааллын хувьд болохоор саяны байрлал байхын тулд нэг бол бүр холдох хэрэгтэй. Эсвэл бүр ойрхон байх хэрэгтэй. Доор нь байгаа тамирчин яг ууцаар нь тэврээд авах юм бол дээр нь байгаа тамирчин хүчтэй зогч чадахгүй шүү дээ. Ягаад тэгэхээр хангалттай зай байхгүй учраас. За хоёр тамирчин маань Батэлгэр маань доороос амжилттай эргээд гараад ирсэн. Боловч их хамгаалан бол доороос тун ухаалаг ер нь зөв хамгааллаа л да. Яг өөртөө ойртуулаад тороо шахаад босч ирж байна. За Батэлгэр маань торлуугаа шахаад босч ирэх хэрэгтэй байна эндээс. Эсвэл хөлийн тэврээд эндээс босч ирэх хэрэгтэй байна. За Батэлгэр маань нэлээд ядарсан юм болоо да гэж өөрөхдөө нэлээд суугаа ядарсан байна гэж харагч байна. Эндээс Батэлгэр өвдгөөрөө одоо тэрийг одоо их биеийн доод хэсгийн одоо бүксрүүн жигээд өөртөө ойртуулад бүксрүүн одоо тэврэх хэрэгтэй. Батэлгэр маань одоо ууцаар нь тэврээд авах хэрэгтэй байна.
Гэх юм бол тохиолдолд орохгүй шүү дээ. За инх хамгаалан маань эсрэгээрээ яг ингээд ойрцсон тохиолдолд эндээс 2 гар инх хамгаалан Батэлгэрийн 2 гар юу ингээд чэйжрүүд үлдэхэд дээ шүү дээ. Тэгэхээр юу гар тэнийсэн байгаа тохиолдолд одоо өчиг бол сайтай тамирчин бол шууд гар татах тий олон төрлийн гарт хийдэг өчиг болтуудыг хийх боломжтой. За энэ тоглолтын сүүлийн үе ихлэхэд бэлэн боллоо. Энэ дээр ган очрын Батэлгэр маань Улаанбулангийн тамирчин маань ер нь шийдсэн юм хийж тулдах хэрэгтэй байна. Илт илүү вэ гэсэн. Одоо энэ 3 дугаар үе дээр л тамирчид маань ер нь бэлтгэл сургуульд хүнд хүчээр бэлтгэл хийсэн тэрийнхээ үр дүн хэл гаргах хэрэгтэй. Зөв. 2 шулуун зогч байна. За зохицсон шууд доошоо хүлрэн очлоо инх хамгаалан. За Батэлгэр маань эндээс юу н ард нь гараад тун аятайхан байрал аваад болоо. Эндээс за энэ би н орсон үлстэй байгаа учраас гуулгачлаа. За инх хамгаалан маань эндээс мөн тун ашигтай байрлалыг авч одоо эндээс нөө 2 гарын 2 хүлийн холбоод өөрийнхөө хөлөөр чагтлаад холбоод ингээд явах хэвээр их инх хамгаалангийн хувьд. За Батэлгэр бол хүзүүгийн тэгээ одоо ингээд ороогоод авцсан байгаа ч гэсэн хоолойг нь ороогоод авцсан байгаа ч гэсэн уургалаад авцсан байна л да. Хоолойг нь уурлаад авцсан байсан гэсэн энэ бол яг өчиг боолт орохгүй. За инх хамгаалан маань эндээс ерөөхдөө full mount аваад тэгээ дээрээс нь зохиод дуусгах гэсэн бодолтой байгаа. За Батэлгэрийн хувьд бол энэ байдлаас гарах хэрэгтэй байна. Одоо ингээд ноолуулж байгаа болохоор маш их ядарч байгаа гэсэн үг. За Батэлгэр маань хүлийг аваад яг эсрэгээр нь хүлийг аваад өөрөө барилдаад явах хэрэгтэй нь ер нь эндээс. За Батэлгэр маань эндээс өөрөө идэвхтэй сая хүлийг аваад явах хэрэгтэй байна. За инх хамгаалан маань эндээс ерөнхийдөө бол ардталт нь гараад rear neck гэж хөөхгүй юу те. Хоолойг нь одоо боож ялалт авч болж байна. Одоо өстэй ер нь би норцсон өстэй нойтон байгаа учраас гулгаад бас ерөөдөө хэцүү байдаг. Ер нь бол эндээс тоглолтын санаачлагыг бол одоо бүрэн аваад явж байна инх хамгаалангийн хувьд. Энэ байдлаараа тоглолт дуусгах юм бол Цэнхэр Булангийн тамирчин яах нь бол тодорхой болж байна л да. За Батэлгэр бас жоохон юутай ядралтай байна. Бэлтгэл бас жоохон сул байсан юм уу гэж харагдаж байна. За Батэлгэр маань эндээс эргээд одоо гарах хэрэгтэй байна. Эргээд ууцаар нь тэврээ тэгээ тэндээсээ свип буюу одоо доор нь байгаа байрлалсаа дээр нь гар солиод ингээд явах хэрэгтэй байна. За эсрэгээрээ инх хамгаалангийн хувьд бол энэ бол маш давуу тал тоглолтыг бүтэн удирдах байгаа. Энэ ингээд зүгээр тэврээд байгаа юм шиг харагдаж байгаа бол ингээд өөрийнхөө биежинг байнга өгчөж байгаа л доо. Тэгэхээр нэг өрсөлдөх тамирчин маань амьсгалаа тун хэцүү. Бүтэн 3 одоо бүтэн үеийн дүрш өрсөлдөх тамирчныхаа биежинг өөр дээрээ авчиж байгаа учраас маш их ядардаг. Тэ. Маш их ядардаг. Ер нь бол инх хамгаалангийн булангаас бол ер нь байрлал хадгалаад ингээд зохиод идэх үзүүлж байгаа зохиод явж байгаад дуусгаж байгаа гэсэн зөвлөгөө өгсөн шинжтэй байна. За эндээс ингээд арын байрлал авч байна. За эндээс маш зөв унгалт хийж инх хамгаалангийн хувьд одоо урд 2 гар дээр нь бүх өөрийнхөө биенжийн ачааллыг өгөөд тэгээд унахчаар Батэлгэр гар 2 гар дээрээ тулж бууж байгаа учраас босч чадахгүй байдаг. За Батэлгэрийн хувьд энэ хүнд байдлаас гарах хэрэгтэй байна. Эндээсээ шууд босчмоор байна. Босоо тэгээд энэ инх хамгаалангийн 100 гарын сүхөөд энэ суган доогоор нь гараа оруулаад зүрж тэрж аваад тэгж юмаар байна.
За ер нь бүр нэлээд ингэ суугаад ирсэн байна. За Батгэлэг рүү эндээс ямар нэгэн шийдсэн юм хийх хэрэгтэй байна. За эндээс яг салгаж байна. Тоглолт яг нэгэн тэгж ойлгомжтой явж байгаа шүү ингэ салгаж байна л та. За энэ гар за эндээс одоо хамаг байдаг тавих хэрэгтэй. Энэ хамгаалын Батгэлгийн үед энэ хамгаалын гар нь буусан байгаа. Энийг ер нь ашиглаж хүчтэй зохиж унах хэрэгтэй. Гэхдээ ядарсан үед бас энэ хэцүү болчихлоо л доо. За одоо энэ сүүлийн 10 секунд үлдэж байна. Нэг хамгаалал ерөнхийдөө ингээд эндээс зохиод энэ ингээд зохио шахаа явж байгаа нэг хамгаалангийн үед маш зүв. Одоо ер нь холбоотлооны спортоор хичээлж байгаа тамирчид байна. Ер нь сэтгэл зүй болох юм бол ер нь цаг дуусахад өөрийгөө бүрэн шахаад өөртөөгөө бүхний дуусгаад аль болохоор TKO буюу техникийн ил тав байдлаар хожих тий энэний тал төлөө ер нь зорж тоглох хэрэгтэй. Нөөгөөд ах хэрэг юусэн байхгүй. За энэ дулаан маань ерөнхийдөө бол ойлгомжтой дулаан болж байна. Миний бодлоор одоо шүүгчдийн 3 шүүгч санал нэгтэйгээр 8-аас decision бүрөө 3 шил шүүгчийн санал нэгтэйгээр Цэнхэр булангаас гарч зовлож байгаа Эрдэнэ туулын инх хамгаалан маань ялгаан тодорхой болж байна. Энд дээр бол инх хамгаалангийн барилдаан бол маш сайн байна. Энэ бол бас аргагүй дасгалж багш нь байлдааны самбын дэлхийн авраг дамлан бүрөө тамирч маань байгаа. Учираас барилдаан маш сайтай тамирч байна. За 61 кг чанса ахиулах тулаанд Улаангаас гаралцсан тоглож байгаа. Улаанбаатар дүүсэн 170 см өндөртэй 20 настай 24 оны сорилт тулаанд ялалт байгуулж алгасан Мазада Fighting Center центрийн тамирч Эрдэнэ туулын инх хамгаалан байна. Ялалт байгууллаа. Инх хамгааланд баяр хүргэе. Улаанбаатараас гарч тоглосон гаан очир маань хэдийгээр ялагсан ч гэсэн бас эцсийн мөч хүртэл өөрийгөө шавхаж дайчин дулаан үзүүлсэн бас баяр хүргэмээр байна. За шагнал гардуулах үйл ажиллагаа явж байгаа хооронд бас өнхөл хэмжээний үзэж байгаа үзэгчид MJ Fighting Championship тэмцээний түүхээс бас та бүхэндээ бас танилцуулъя бодож байна. Анхны MJ Fighting Championship холбооны 1-р анхны ивент нь болохоор одоо холбооны өдөр төсвөлийн гишүүн үүсгэн байгуулагч нэг махбодын санаачлагаар махбодын санаачлагаар мэргэжлийн кикбоксинг дүрмээр явуулж анхны дивизионын шүүгчээр үндэсний бие хамгаалах хурлын холбооны шүүгч Юсеф Өшөгийн каратегийн Аз ТV авраг мөнгөн медальт инх тогтхоноор шүүж байжсэн. За 2009 оны 6 сарын 27-нд бүхэн өргөнд болсон MJ1 Fighting Championship 1-р тэмцээнд 70 кг хэмжээнд бие хамгаалах холбооны шилдэг 8 тамирчдыг цуглуулад тэгээ ингэ тулдуулжсэн байдаг. За энэ түүх холбооны маань анхны аваргаар нь Монгол улсын гавьяа тамирчин Шандас MMA Шандас дожууны тамирчин за дэлхийн том холбооны нэг бол Legend Fighting Championship болон One Championship холбооны дэлхийн авраг Монголын холбоо тулааны амьд томог Монгол улсын гавьяа тамирчин Жаданбагийн наран томолго маань төрүүлж байсан байдаг.